Энэс Баян хонгор хөрөнгө оруулалтын чуулган 2023 өнөөдөр буюу 12 дугаар сарын 15-ны өдөр Баян хонгор хотноо энэхүү амжилттай зохион байгуулагдаа. Энэ цаг мөчид өнөөдрийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцсон бизнес эрхлэгчдийн төлөөлөл бизнес эрхлэгч хувь бүс компаниуд Баян хонгор аймагтай хамтран ажиллах санамж бичигт гэрээ үзэглэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэхүү эхлэхэд бэлэн боллоо. Аймагт ажиллаж амьдардаг бизнесмэнүүд мөн одоо Баян хонгор аймагтай хувь заяагаа ажил хэрэгэ олгосон олон бизнесмэнүүд Баян хонгор аймагт чууллаа. За чуулганы зорилгыг бас чуулганы өмнө би хэлсэн. Баян хонгор аймагийнхаа мэдээллийг бид өхөн Монгол орон даяар аймаг орон нутгийнхаа иргэн бүрт хүрэхийг зорьсоо. Яг өнөөдөр Баян хонгор аймгийн нөхцөл байж Баян хонгор аймгийн одоо эдийн засгийн хөгжил дэвшлиг бид өхөн хийж хэрэгжүүлэх үүрэгтэй. Энийг бас одоо бид нар хийж хэрэгжүүлэхийн тулд хамтдаа ярилцах эхлэлийг тавьж байгаа. Өнөөдөр бид нар маш олон санамж бичиг байгууллаа. Санамж бичиг гэдэг бол энэ ажлыг ажил хэрэглэхийн хэрэг болгохын төлөө хамтарч ажиллана гэсэн үг юм аа.